Зөвлөлт холбоот улсад онгоц хулгайлж зорчигчдыг нь барьцаанд авсан анхны тохиолдол 1970 оны 10 дугаар сарын 15-ны өдөр болсон юм байна. Урд өмнө иймэрхүү үйл явдал болж байгаагүй улс орн болохоор тэрүү зорчигчдын ачаа хэрэгсэл болон бусад зүйлийг хянах шалгах ямарваа нэг арга хэмжээ авдаггүй, онгоцонд орох хүнийг шалгах гэж байдаггүй, нийтийн тээврийн автобусанд ингээд орж байгаа юм шиг л чөлөөтэй ордог цаг үе байсан юм байна. Энэхүү байдлыг далимдуулан хоёр хүн буу тесрэх бөмбөг биедээ нуун Батумын нисэх будлаас Сухумын чиглэлд нисэх онгоцонд ингээд суудсан нислэг өвдөө 30 минут үргэлжлэх богино зайных бөгөөд онгоцонд нийт 46 зорчигч үүнээс 17 нэмэгтэй нэг хүүхэд багийн 5 гишүүн байсан байна. Ингээд нислэг эхлээд дөнгөж 3-4 минут болж байх үед нэгэн зорчигч үйлчлэгч бүсгүй дуудан захидал бололтой нэгэн зүйл өгөөд нисгэгчид яаралтай дамжуулахыг шаардсан. 19 настай үйлчлэгч бүсгүй Надежда энэ хүний хачин байдлыг хараад хэсэгхэн зур эргэлзэн зогсож байснаа гинэт иргэн нисгэгчийн бүхээг чиглэн явж байснаа анхаар онгоц булаах гэж байна гэж хашгиран бүхээгийн хаалгыг хагаад өөрөө ч хаалгаа хамгаалах гэсэн мэт зогсжээ. Ингээд нисэх багийнхныг энэ дээрэмчний гарт оруулвал онгоцон дах бүх хүн тэдний гарт орох болно гэдгийг гадаадд болж байсан олон явдлаас мэдэх болсон үйлчлэгч сайн ойлгож байсан байна. Тэгээд захидал өгсөн хүн гинт гар буу гарган нисгэгчийн бүхээг рүү гүйх үед Надя буутай байна шүү гэж хашгираад нисэх багийнхныг ямар ч үнээр хамаагүй хамгаалах гэж хаалган дээр нь хаан зогссон байна. Буутай хүн Надяг хэд дахин зохиж өшөглөн дүлгсэн ч өнөөх нь эсэргүүцэн орилон хашгирсаар хаалга алдлан хаад зогссоор дуугарт сум Надягийн хөлийг онов. Надя сүхрэн унсан ч хаалга хаасан хിവэрэ. Дээрэмч Надягийн хоолойг базан толгоороо тулган буудах гэхэд охин эсэргүүцэн тэмцэж гарыг нь зохиж чадсан учраас хий буудаж сум онгоцны дээврийг нэвт зохин гарсан байна. Надя унсан ч хаалга хаасан чигээрээ гараараа хөлөөрөө эсэргүүцэн тэмцсээр Надягийн хамгийн анхны хашгирааныг сонсоод дараа нь нисэх багийн үүдний орчинд болж байгаа явдлын чимээгээр бүхнийг ойлгосон нисгэгч нь дээрэмчин этгээдийг буунаас нь салгах тэмцвэрийг нь алдуулах гэж онгоцоороо огцон маневр хийж эхэлжээ. Гэсэн ч дээрэмчин ир бууга алдсангүй. Онгоцонд байсан хүмүүс нь үйлчлэгч хашгиран гүйж өөр нэгэн ир буу гарган түүний араас хөөхийг хараад айж балмагцсан ч дөрвөн хүн маш хурдан сэхээ орж суудлын бэлхийгээ тайлан босоход өөр нэг залуухан ир гинт босч ирэн тэдгээр хүмүүсийн өөдөөс тайрсан буу гарган толгой дээгүүр нь буудаж зогсоосон юм байна. Дээрэмчний хамтрагч нь болох энэ залуухан хүүхэд цувныхаа ингэрийг ярахад биеэс нь дүүжилсэн олон гар бөмбөг харагдсан байна. Энэхүү дээрэмчид бол яахаас ч буцахгүй болсон хүмүүс гэдэг нь ойлгомжтой. Энэ үед Надя охин ойрлж чарлан нөгөө дээрэмчний гараараа урж зохиж зулгааж бүх чадлаараа эсэргүүцэн хаалга хамгаалсаар байлаа. Дээрэмчин ир энэ удаа охинд бууга тулгаж байгаад гохоо дарахад Надя огцом чимээгүй болж аажуухан бүх биеийн сулран амьсгал хураалаа. Энэ бүх үйл явдал ганц минут ч хүрэхгүй хугацаанд болж өнгөрсөн ба цорын ганц хамгаалагч Надя байхгүй болсон учраас одоо дээрэмчдэд нисэх багийнхны гартаа орлоход ямар ч саад үлдсэнгүй. Ингээд нисэх багийнхан онгоцоо ийш тийш шидлэн байх үед Надягийн дууг сонсож эсэргүүцэн тэмцээр байгааг мэдэж байсан боловч харин өөрөөсөө төв рүү онгоц дотор юу болж байгааг мэдээлж чадахгүй байсан байна. Ингээд нисгэгч онгоцоо тэгшлэн чимээ чагнах тэр агшинд дахин буун дуугарч Надя дуугархаа болсон ба тэр үед л холбоочин холбооны хэрэгслээ арай хэм барьж авч чадсан. Ингээд яаран сандран холбоогоо сэргээх гэж оролдож байхад нь дахин хэд хэдэн буун дуугарч холбоочин залуу унаж онгоцны дарга нуруунда хүн шархацсан. Хоёрдугаар нисгэгч Шавидзе мөн шархтаж хэсэгхэн зур ухаан баларсан боловч эргэн сэргэхдээ онгоцны ахмад онгоцоо ямар нэг хэмжээгээр залж чадаж байгааг тэрээр нуруунаас нурсах цусыг бага хэмжээгээр ч гэсэн тогтоох гэж суудлынхаа дүрслэгийг чадлаараа наалж байгааг Надя холбоочин залуу бүгд хөлгөөнгөө болж нисгэгчийн бүхийг дотор хаа сайгүй цус бэлдсэн байхыг хоёр дээрэмчин зогсоо зайгүй Турк руу яв гэж хашгиран буугаараа жичлэн занж байгааг анзаарсан юм байна. Ингээд удалгүй онгоцны ахмад ухаан алдаж эхлэхэд Шавидзе удирдлагыг гартаа авч Турк руу ниссэн. Туркт газарсан зөвлөлтийн онгоцыг шалгахад аав хүү болох 46 настай Пранас болон 15 настай Альгирдас
Бранзискас гэсэн хүмүүс энэ онгоцыг барьцаалж авсан байсан бөгөөд онгоцонд нийт 24 удаа буудаж нэг хүн амиа алдаж хэд хэдэн хүн шархагдсан байсан байна. Онгоцоо хамгаалан эцсийн мөч хүртэл тэмцэн Надежда Курченко тэр үед амиа алдсан хүн байсан байна. Ингээд Туркийн засаг захиргаа хоёр террористыг баривчилсан боловч зөвлөлтийн талд хүлээлгэж өгөлгүй өөрийнх нь нутаг дээр шүүхээр болсон. Харин зорчигчид болон шархтсан нисэх багийнх нь яаралтай тусламж үзүүлж байх үедээ Туркт үлдэж болно. Зөвхөн хүсэлт гарахад л бид нар дэмжин Туркээр дамжин гадаадын өөр бусад улсад улс төрийн орнол гуйж болно гэж сануулж ятгаж байсан гэдэг. Гэсэн ч хоёр дээрэмснээс бусд нь бүгд нутаг орондоо буцна гэж мэдэгдэж. Туркийн шүүхээр орох болсон аав хүү хоёр дэлхийн хэвлэл мэдээллийн од болж тэдний шүүх хурлын тухай мөрдөн байцаалтын тухай нэр хүндтэй томоохон сонинууд бүгд мэдээлж тайлбар дүгнэлт хийж байсан байна. Ингээд Америкийн нэгдсэн улсын зарим байгууллага онцгой идэвхтэй ажиллаж байсан ба аав хүү хоёрыг зөвлөлт холбоот улсад буцааж өгүүлэхгүй тулд Америкийн нэгдсэн улсын төлөөлөгчийн танхимын гишүүд Сенатт оролцсон бүрэлдэхүүнтэй баг Туркид шахалт үзүүлж эхэлсэн. Гэтэл онгоц хулгайлж цэл залуу бүсгүйг хороосон аав хүү хоёр нь террорист алуурчин гэхээсээ илүү зөвлөлтийн системийн эсрэг тэмцэгч Литовын эсэргүүцэгч хүч хэмээх нууц байгууллагын төлөөлөгч болж хувирсан ба онгоцон дотор зөвлөлтийн тусгай албаны хоёр хүнтэй аргагүй эрхэнд буудалцаж өөрсдийг хамгаалсан гэдэг ийм түүх ярьж эхэлсэн. Тэгээ Туркийн шүүх аавд нь 8 жил, хүүд нь 2 жилийн яал оноосон боловч аав нь 4 жил бололгүй суллагдаж эцэг хүү хоёр тэр даруйда Туркээс өмнөд Америк, тэндээсээ Америкийн нэгдсэн улсад очжээ. Ингээд 1983 онд энэ хоёр Америкийн нэгдсэн улсын иргэн болоход зөвлөлт холбоот улс төрийн гэмт хэрэгтнүүдийг буцаан өгөхийг олон удаа шаардсан боловч Америкийн тал эдгээр хүмүүсийг улс төрийн оргонол хүссэн өргөдлийг хүлээж авалгүй буцаасан Америкийн нэгдсэн улсад оруулаагүй гэсэн ийм хариу өгсөн байдаг юм байна. Гэхдээ тэд нар ингээд өөр нэр авч Калифорни мужийн Санта Моника гэдэг хотод амьдарч байсан ба тэгхээс тэгэх гэж байгаа юм шиг үе үе сонин сэтгүүлд өөрсдийнхөө одоо хийсэн гэмт хэргийн тухай баатарлаг явдал мэтээр ярьж авс хужир нэмэн ингээд мөнгө олдог байсан байна. Нэгэн удаагийн ярилцлагаар эцэг Бранзискагаас нь залуухан үйлчлэгч бүсгийн амийг хөнөөхөд одоо танд ямар санагдажсэн бэ? Та одоо хүний амь хөнөөхөд сэтгэлчин өвдөөгүй юу гэж асуухад тэр гिचи миний замд их саад болоод байсан юм гэж огт зовсон шинжгүй хариулж байжээ. За ингээд 2002 онд эрх чөлөөний төлөө тэмцэгчийн нэг болсон эцэг Бранзискаас нь үгүй болов тэр одоо яаж өгсөн бэ гэхээр хүүтэйгээ муудалцаж 46 настай хүн 77 настай эцгийнхаа толгойг туухайгаар 8 удаа зохиж хөнөөсөн байна. За гэтэл хэвлэлийнхэн жидээр хүмүүс зөвлөлтийн онгоц хулгайлсан нөхөд болохыг дор нь мэдэж бас нэг бяцхан түүхээр нь маш их шуугуулад авсан. Аавыгаа хөнөөсөн онгоц барьцаалагч эрд 16 жилийн хорих ял оноосон гэх ба одоо энэ хүн хаана юу хийж яваа амьд эсэх нь тодорхойгүй бодвол шоронгоос гараад нэг газар хорвоогийн тоос хөдөлгөж яваа байлгүй. Харин алуурчдын эсрэг тэмцэж амиа алдсан Надежда Курченкогийн дурсгалд зориулж зөвлөлт холбоот улсын олон хотод түүний нэрэмжит гудамж талбай хөшөө бий болсон ба жил бүр зохиогддог гүйлтийн том тэмцээнийг мөн Курченкогийн нэрээр нэрлсэн төдийгүй 1970 онд нээн илрүүлсэн нэгэн сүүлт одод Надинкагийн нэрийг өгч мөнхжүүлсэн байдаг юм байна. 19 наснда бусдын төлөө алтан амиа өргөсөн Надинка охины бодит төв хэрвээ танд таалагдсан бол лайк and subscribe